Үзэгч та бүдгийн хамглан айлтгая. Монгол үндэсний олон нийтийн телевиз MNB Спорт зууг Серб улсын Белград хотоос мэдээлж байна. Боксын 2021 оны насан туршидын дэлхийн аврагчдаар оруулах тэмцээн эхлэхэд 4 хоногийн хугацаа үлдээд байна. За энэ удаагийн дэлхийн аврагчдаар оруулах тэмцээнд Монгол улсын 8 шилдэг боксчин маань тулалдах болно. За тэгвэл анх удаага бас энэ томоохон тэмцээн болох дэлхийн аваргын зохион байгуулалтанд монгол хүн бас ажиллах гэж байна. Ингээд үзэгч та бүхэнд Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын боксын холбооны техникийн төлөөлөгч Гамболдын Бадрахтай уулзуулъя. Сайн байна уу та? Сайн явж байна уу? Сайн явж байна. Сайн байна уу? Сайн. За тэгэхээр олон улсын боксын холбооны дэлхийн аврагч шалруулах тэмцээнд бас Монгол улсаас анх удаа энэ ITO буюу техникийн төлөөлөгчөөр ажиллахаар болсон. Тэгээд ер нь хизээнээс эхэлж та одоо бас энэ техникийн төлөөлөгч болов энэ талаараа эхлэв. Миний хувьд бол одоо олон улсын шүүгч байж байгаад ингээд олон улсын техникийн төлөөлөгчийн шалгалт одоо Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод одоо зохион байгуулсан энэ жилийн оны 5 сар зохион байгуулалтаа тэнд очиж одоо шалгалт өгсөн. Тэгээд одоо шалгалтандаа тэнцээд ингээд одоо анхны тэмцээндээ ингээд одоо өргөдөд ингээд ажиллах гэдэг байна. Ер нь тэмцээнүүдийн өмнө бол одоо олон улсын боксын холбооноос ажиллах одоо шүүгчид, техникийн төлөөлөгчдтэй бол урилга хэлгээд юм лээ. Танд ер нь урилга хизээр үү? Тийм одоо энэ олон улсын чанартай MTV дэлхийн тэмцээнийг бол одоо орон орны төлөөлөгчд хүрж иж одоо шүүгчид зохион байгуулах орон төлөөлөгчд бол одоо тэмцээнийг зохион байгуулж ажилладаг байгаа. За миний хувьд бол одоо энэ сарын 10 сарын эхээр одоо урилга авсан. Тэгээд ирээд байж байна. Ер нь дэлхийн аврагч шалруулах тэмцээний зохион байгуулалтанд техникийн төлөөлөгчөөр ер нь хичнээн хүн ажилладаг юм бол замун бас шүүгчдээс гадна техникийн төлөөлөгчд нь бол тусдаа шүү дээ, тийм. За шүүгчдийн хувьд бол нэг 36 орчим шүүгч бол ажилладаг. Олимп дэлхийн тэмцээнүүдийг бол одоо 36 шүүгчдийн сэлж явуулдаг. Техникийн төлөөлөгчд бол бас нэг 20-од хүн бас энэ зохион байгуулалтыг хариуцаад ингээд ажилладаг. Ер нь яг энэ ITO техникийн төлөөлөгч болсноор ганц дэлхийн аварга гэлтгүү бас олон улсад зохион байгуулагдаж байгаа олон улсын Ази иргэлийн тэмцээнүүд за мөн одоо зарим улс орнууд өөрсдийн орондоо зохион байгуулдаг энэ олон улсын томоохон тэмцээнүүд дээр бас яг томилогдож ажилладаг байх тийм. Ер нь шүүгчд бас шүүгчтэй адилхан л одоо томилогдоод олон улсын боксын холбооноос томилтуудын өгөөл ингээд тэмцээнүүдэд ажиллаад явдаг байгаа. Мэдээж бас одоо энэ одоо олон улсын боксын холбоонд орж ажиллахад бас тусалж дэмжсэн олон хүмүүс байгаа баг. Энэ хариуцлагатай одоо албан тушаалд очиход бас тусалсан одоо Монголын боксын холбооны үеийн удирдлагууд одоо мөн бас энэ шинэ бүрэлдэхүүнд одоо баярлсан таларснаас илэрхийлмээр байна. Тэгээд одоо цаашид болон хичээж ажиллах болно. Олон улсын боксын холбооны техникийн төлөөлөгч Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Гамболдын Бадрах 2001-ээс 2005 онуудад боксын үндэсний шгшөөгийн тамирчин, 2014 онд олон улсын зэрэглэлтэй шүүгч, 2018 оноос олон улсын боксын холбооны Олимпийн зэрэглэлийн шүүгч буюу 3 оттой шүүгч болсон. Шүүгчээр ажиллах хугацаанд 2019 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалруулах тэмцээн, энэ жилийн дэлхийн залуучуудын аварга шалруулах тэмцээн зэрэг олон томоохон тэмцээнүүдийг дэнсэлж байсан юм а. Улмаар энэ оны 1-р сараас эхлэн олон улсын боксын холбооны техникийн төлөөлөгчөөр сонгогдож, монгол хүн анх удаа дэлхийн шилдэгүүдийг тодруулах өрсөлдөөнд ажиллахаар Белград хотноо хүрэлцэн ирээд байна.